За газ дараагийн машин Alphard 2024 онд шинжлэгдсэн Alphard-ын тухай бичээдэг. За энэ ихтэй X загвар нь байна. X нь болохоор суудлын 8 үнийн суудалтай болж байгаа. Энгийн нөгөө нэг Z нь эхэлж гарсан байхгүй юм чи. Тэгээ дараа нөгөө нэг хямдхан грейд нь гарсан байгаа. Айгуу сонио. Toyota-гийн бодлогоос сонио яваад байгаа. Тэгээ Z нь 7 үнийх, энэ 8 үнийх суудаг. За 2500 мотортой hybrid. За энэ Z биш X болохоор энэ чи 17-гийн обод дугуйтай болчихж байгаа. А Z загвар нь болохоор 18 инчи дугуйтай. За энд нь ингээ степ гарч ирдэг болсон байгаа. Энэ нь option гэсэн баг шүү. Нэг сая гаруй төгрөгийн option гэсэн баг. За энэ суудлынх нь нарын суудлал нь болохоор ингээд энгийн нөгөө суудлал болчихж байгаа. X загвар нь. Z загвар нь болохоор арьсан суудалтай. Арьсан суудлаас гадна энэ голдоо нөгөө зайтай 2 хүн суuna гэсэн үг юм дээ. Тэгээ хойно 3 хүн суuna гэсэн үг. А энэ X загварынх нь болохоор ингээд 6 энэ 3 ардаа 3 урдаа 2 8 хүн сууж байгаа. За онцлох юм гэвэл энэ чи опшны дэлгэцэн гэсэн юм л да. За дээш ингээд LED оруулах та. Air condition өдөртлгүүд нь энэ чи. За энэгээр нь юугаас солих юм шиг вэ? LED-ийн гэрлийг сольж чинь одоо энэ улаан ягаан ингээд. За энэ гэрлийг тодруулж бүдгүүлдэг юм байна. За энэ нэг юунес чинь нүдний шил хийдэг юм хайрцаг байт юм лээ. Тэр хойноо дахиад байж байгаа. За уртлаар нь сонь юм байна. За буцаад хав. Ингэж гарч ирсэн бас хөөрхөн сэтгсэн юм хийцэн байгаа. Тэгээ энэ оруулгууд нь энэ алтны шаргал өнгөн дээр тэг кабо оруулах юм уу те. За урт таарч нэг юмрхөө. За энэ голын энэ аваар болохоор ингээ пиано балок оруулах та. Ундаан савн ингээ тагтай. Ундаа хийдэг савных нь таг гэх юм. За энэ дэлгэцний хувьд болохоор яг энэ удирдлага байж байгаа та бүх харж байгаа. За энэ болохоор дээр бичгтэй ууц. Энэ X загвар нь болохоор бичгтэй зүгээр ийм болчихж байгаа. А Z загвар руу ороод үнэтэй нь болоод ирэхээр дотроо нөгөө нэг 28 градус 27 градус гэдээ гардаг жижигхэн дэлгэц оруулж өгсөн байгаа. Тэгээд энэ хэсгийн дэлгэцний яг энэ хэсэг нь болохоор Lexus-ын сүүлийн RX NX дээр яг адилхан юм дэлгэц болов. Энэ удирдлага энэ эргүүлдэг юм бол хэрэглээд байгаа шүү. За тэнд унтрааж асаадаг товчны байж байна. За ер нь бол энэ Alphard-ийн нөгөө нэг 24 он шинжлэхтэд бол амар үнэтэй болсон байгаа. Хамгийн үнэтэй нь л хуучин загварч 30 Alphard ч. А энэ чи 5 сая yen гэдэг байсан бол одоо хамгийн хямдхан 5 сая yen-с эхлээд байна. Ялч нөгөө зүүн даазд амар эргэлт хэрэгцээтэй байдаг болохоор нэг үнэ өсөх чинь гэж. А энэ ютубер машин мэддэг хүмүүс л яриад илээ дээ. За бууц суухтаа энийг барьдаг он ингээд амар урт юм байна. Гоё шүү бас юм. За Z грейд рүү ороод ирэх нөгөө JBL энэ төр хөгжин юм нь ороод ирнэ. Энд бол байхгүй байна. За X грейдүүд болохоор яг нь 2025 онд хэсэгхэн гарч ирээд одоо 2026 онд буцаад байхгүй болцсон юм байлээ. Яагаад ч юм. Тэгээ тэрний орно G грейд гэдэг гараад ирсэн байлээ. За энд нэг юм хайрцаг байна. Мангар том. Янз бүрийн хийх зай бол маш ихтэй. За энэ нөгөө дэлгүүрээс юм худалдаж авсан. Фүкүрөө уутыг нь үлгдэг юм байна. Энийг татхаар одоо юм гарчих юм шүү. Энд бас нэг хайрцаг байж байна. Жижиг сажиг юм хийх юм ихтэй байна. Саяны хайрцгийг арай тод харагдах юм уу? За хойдолд нь очиж. За хойд судлаа мэдээж ингээ өвчтсөн байж байна. Хойд судлын босгоцсон багт бол нэлээд том зайтай шүү бас.
6.2 сая yen гэж байна. 150 сая орчим юм уу? Алпард гэдэг бичиг нь урталтай байх байлууд ийм эмблемтэй байсан л та 30 алпард урталтай. Тэр нь ингээ ардаа орж ирсэн. Биш ардаа гэнэ. Хаалганыханд орж ирсэн байгаа. Энэ нэг товчоор ингээ зогсож болд юм билээ дунд нь хаалга онголж явахдаа. За X грейдийн хувьд ямар ч юм карбон юм шиг оруулахтай байт юм байна. Тэгээ энэ хэсгүүд нь болохоор энэ жоох хатуу бутар гэхдээ тийм хатуу пластик бол биш зөөлөн дүү. Энэ нь бол зөв зөөлөх юм байна. Энэ бас зөөлөх юм байна. Доошоо хатуу материалд болчихж байгаа юм байна. За нэг иймэрхүү тэрэг байна да. За Z грейд нь бол тэрийг бас яаж үзвэл жоохон бичиж үзүүлээ доторх нь ямар ялгаатай байна те. Тэр нэг өөр алпаар зогсож ирсэн. За сая нэг алпаардын Z грейд нь гараад ирлээ. Сая X грейд нь байсан. За ялгааг жоохон танилцуулчих да. За хойд суудлал нь ингээд юм капитан суудлал юу? Тусдаа суудаг суудлалтай болчихж байгаа. Тэгээ хөлний доороос гарч ирдэг юмтай. Тэгээ гараад ирсэн тий. Тэгээ дээш доош болгох юм тэндээ удирдлага байгаа юм тий. За энэ одоо юу юм бэ амар сүртэй. Ундааны сав хийдэг юм. Ундааны сав, ундаа хийдэг юм юм. Ингэж онгоод юм байна. Наач нэг ширээ шиг байх хэрэгтэй одоо гараад ирж. Ингээд нэг ширээтэй дотроо голдоо. За суудлын хувьд бол ярих юм байхгүй. Харьсан суудалтай. Үнэхээр тансаг байх гэж хичээсэн байна. За энэ нэг бариулна. Суухта барьдаг бариулна одоо ийм орт. Хүүхэд хөгш том хүн хинч суусан. Хаанаас ч барих боломжтой. За урд хэсэг нь саяны оруулгууд нь ингээ өөр болчихж байгаа юм. X дээр нөгөө 90 карбон оруулга байсан. Энэ дээр болохоор зүгээр юм хар оруулгатай. Голын хайрцаг нь амар том биш дээ. Ийм том сайт. За энэ нөгөө утсаа тавиал цэнгэлдэг төхөөрөмж энэ бүгдийн суулгацсан юм байна. Энд одоо нэг энгийн нэг цахилгааны их уср болгож ашиглах боломжтой. 1500 вольтын нэг залгуур байж байна. За энэ нэг мангар том хайрцаг байгаа. Хогийн савлж байна. Энэ ийм бол авчихсан шүү дээ. Z болчгороо ийм хатуу материалтай. За энэ арын суудлал болон жолооч талаас зөрчил суудлаа удирддаг байгаа. За дардаа. Энэ шах байдаг л та краунт хуучны краунууд байж лээсэн. Энэ дээр гэж орж ирсэн байна. Энэ бариул сүртэй. Болно. Яа амар. За энэ өрүүлэн тав харагдаж байна уу ингээд дотроо нэг жоох юм. Энд нэг модондоо оруулахтай дүүб гэдэг лөө. Тэр нь бас их гоё юм. Тухтай тансаг байдлыг бол илэрхийлж өгч байгаа юм болов уу гэж бодож байна. Эднэслийн сав нэг юм жижигхэн дээ юм тий. Наач нь юу юм шүү дээ. Дээр нэг тэр хоёр талтай юм жижиг юутай. Өнгийн солид юм л тий. Тэр мөн лүп нь харж байна. Тэр нь одоох нь онгоо үг. Тэр хоёр талтай мөн лүп. Тэр урдаа хуучин 30 албарч урталтай байсан. Тэрний арталтай болцсон байл. Ер нь нэг артал сууж явах хүмүүс зөриүүлсэн машин болчихж байгаа юм уу? За арталтаа тэр арын суудлын хөшгтэй. За болготой. Тэр дардаг тавчуух шүү дээ.
Заавар хөшигтөд яаж буудгийг одоохондоо ойлгохгүй. За Z-Grid нь бол амар тансаг бол явчихж байгаа. Энд хэдэн өргөлөө Z нь? 6.7 сая yen гэж шүү дээ. За эхний татвар даатгал ороод нэг 7 сая гэт. 150-60 сая юм тий. За сая обод нь та анзаарсан баг. X-Grid 17 байсан бол энэ 18 инч обод болчихж байгаа. За урдаа мэдээж иргэн. Head up display шилэн дээр нөгөө нэг хэдэн км цаг урдаа явж байгаа гэсэн гаргадаг дэлгэцтэй. Ийм тэрэг байна. Энэ минь оруулах сүртэй юм аа. Дэр мөр нь бол амар том. Нэлээд л тухтай. Наач бас хөшгөө онголдог юм уу? Тэнд бас хөшгөө онголдог товч байх шиг байна. Японд хамгийн гол нь нөө Z-Grid нь хамгийн түрүүнд гарсан л та. Бусд грэдээс төрүүлээд. Тэгэл яалтчгүй нөгөө энгийнийг хүсэж байгаа хүмүүс ч гэсэн Z-ийг хөдөлж авахаас өөр аргагүй байдалд орсон. Ийм тэрэг байна. За Alphard адилхан Wilfire гэх тэрэг маань болохоор бас шинжлэлтэй гарч ирсэн байгаа 24 онд. Гэхдээ өөр Alphard-аас өнтэй болсон. Суудлын доторх нь бор өнгөтэйг бас сонгодог болсон. Alphard-ийн хувьд болохоор бор өнгөтэй гэж байхгүй. Тэгээ энэ дотор тэр машин байхгүй байвал дараа нь бичлэг хийж үзүүлнэ.